За юу гэнэ нийт арилжаачтай мэд хүргэе. За энэ видеогоор биткойн дээр техник шинжилгээ за түүний дээр суурилсан арилжааны төлөвлөгөөнүүдийг гаргаад явъя. За яг видео эхлэхээс өмнө та ганцхан минут мэдээллийн чанартай юм хүргэчихье. За Nomad Traders Club маань School гэдэг энэ платформ руу нүүж шилжээд үйл ажиллагаа явуулаад энэ дээр 2 сар болж байна. За энэ хугацаанд бол яг энэ платформтойгоо хэрхэн ажиллах вэ? Тодорхой хөгжүүлэлтүүд хийгдээд дууслаа. За хэрвээ та энэний талаар мэдээлэл аваагүй байх юм бол яг энэ комент хэсгээр байгаа линк руу дараад орох юм бол яг энэ пэйж хуудас бол нэгдэн. За тэгээд энэ чи хангалттай хэмжээний мэдээллүүд орчихсон байгаа учраас энэ чинээс мэдээлэл аваа. Яг энэ нүүр хэсгээр ингээд видео байдлаар ч гэсэн яг дотор бид нар юу санал болгоод байна, юу хийгдэж байна гэдэг талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн байгаа. За тэгээд 12 сард зориулаад яг үнэн дээр бол дискаунт үзүүлэхээр тодорхой нөхцөлтэйгээр энэ дээр бас мэдээлэл оруулсан байгаа шүү. Заяа тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл ийшээгээ орж ирээд аваарай. За хэрвээ та үнэхээр арилжаан дээр ямар нэгэн асуудалтай байнгын ашиг татаж чадахгүй байгаа ямар алдаа хийж байгаагаа ойлгохгүй. За магадгүй хин нэгнээс зөвлөгөө авмаар байх юм бол бид нартай нэгдээд өөрийнхөө чадварыг ирээдүйд сайжруулад юм дээр ажиллахаа ойлгоод ингээд явах боломжтой шүү. Заяа. За тэгээд хөрвүүлээд биткойноо ярьцгаая да. За биткойн нэг иймэрхүү тренд 2022 оны гэдэг чинь одоо ойролцоогоор 3 жилийн хугацаанд иймэрхүү трендийн налуутаагаар дэшегээ өсөж явж хагаад за үндсэндээ энэ налууныхаа доор гарч ирээд арилжаалаад эхэлсэн. За үндсэндээ унжгаа шалтгаанууд бол магадгүй нөгөө оны төгсгөл болж байгаа учраас өчигдрийн хувьд мэдээлэлүүд юу гэж авч байна гэхээр нөгөө өндөр хөшүүрэгтэй том нөгөө long арилжааны позишнууд liquidation болж байгаа гэсэн иймэрхүү мэдээлэлүүд бол байсан. За мэдээж энэ доотлын бүсүүдээс оны төгсгөлүүд дээр яадаг вэ гэхээр за сангууч гэдэг юм уу тодорхой хэмжээний удаан хугацааны хөрөнгө оруулалтын байгууллагууд илүү нөгөө талангаа гаргахын тулд за магадгүй одоо юу гэдэг ямар тааж тодорхой хэмжээний позишнээс салаад ашгаа авч гарч байгаа төр зурглал үзэгдэхээр нэг иймэрхүү ханшийн дээр одоо уналтууд болоод явдаг илүү одоо шорт захиалгууд supply-ууд энэ дээдлийн бүсүүдээс орж ирсэн байгаа гэж ойлгож болох гэдэг тийм. За иймэрхүү налуун дээр арилжаалагдчихэ. За энэ үргэлжлээд одоо өсөх магадлал өндөр байна уу, унах магадлал байна уу гэдгийг нэдүүлээ хамтдаа хараад явъя. За ер нь бол хаанш яг одоогийн байдлаар энэ 25 оны 4 сард буюу оны одоо эхний хагас дэшегээ өсөхөөс өмнө үзүүлж исэн price action-ууд энэ бүсүүд дээр яг энэ бүс дээр бол хаанш маань ирээд харьцангуй уналтанд тогтворчихсон байна. Гэхдээ энэс дэшегээ дэмжлэг авах уу, унах уу гэдгийг бол бид нар 100% тааж мэдгүй. Тэгэхээр илүү наривчлаад жижиг цаг руу ороод ямар магадлалууд үүсэж болохоор байна гэдгийг хамтдаа харцгаая. За 4 цаг руу орчие. За 4 цаг за мэдээж яг энэ нөгөө all time ханш хийснийга дараагаар энэ дээр бол өөрийнхөө үн цэнийг олсон одоо бүтц рүү буцаж унаж орж ирж байгаа энэ зураглалыг бол анзаарч байна те. За энэ чи өөр 24 оны 11 сараас хойш чи бүхэл бүтэн нэг жилийн хооронд арилжаалагдж байгаа нэг иймэрхүү бүтц явсан. За энэ value area нь бол өөрөө үндсэндээ энэ дээдлийн бүс буюу 117 мянга. За доотлын demand бүс нь өөрөө нэг 100 мянган доллар орчим хоёрын хооронд. За энэ бүсүүдээр илүү өндөр волюмтай арилжаалагдчихсан байна гэдгийг харж болж байгаа. За гэтэл сая 11 сард биткойн маань энэ бүсээ бас доошоо өслөд ороод ирлээ. За өмнө нь ийм тохиолдол болж исэн байна. За тэгээд яг энэ бүсээ доошоогоо сэтэлж орж ирэх үедээ бас нэг ийм бүтэц үүсгэж исэн. За яг энэ бүтэц рүү ороод ирсэн байна гэсэн үг. Энэ одоо бүсүүд дээр ороод ирсэн байна гэсэн үг. За тэгэхээр бид одоо шууд энэ ханшийг одооноос шууд өснө унана гэж риск өндөртэй арилжаа хийхийн оронд бол миний хувьд юу анзаарах гэдэг нь гэхээр яг саяны энэ унаж орж ирснийхаа дараа ямарваа нэгэн бүтэц үүсгдэг. За ахаад илүү нөгөө хөрөнгө оруулалтын оруулагчдын ихтгэл үнэмшил бий болох цагуудаар за 12 сард тэр нь юу болдго юм бол те хамтдаа харах бах. Гэхдээ энэ дээр ямар зүгээр процесс болдог вэ гэвэл цаана болж байгаа процессыг товчхон өөрөөр ойлгохоор тайлбарлах юм бол аль нэг зүг рүүгээ дэшегээ өсөхийн тулд за энэ бүсүүдээр юу болоод байна вэ гэхээр за эргээд энэ ханшмаа дэшегээ буцаад өсөхийн тулд институционал байгууллагууд биднээс юугаар ялгаатай байдаг вэ? Хамаагүй өндөр том захиалгуудыг хэмжээтэй сайз өндөртэй тэр захиалгуудыг оруулж ирж идэг. За бидний ритейл арилжаачдын хувьд бол нэг бага хэмжээний захиалгууд хийгддэг учраас товч дараа шууд биелээд байдаг шүү дээ. Гэтэл одоо институционал байгууллагуудын захиалгууд шууд ингэж биелэгдээд явдаггүй. За магадгүй ихний энэ хэсэгтэр 30%, за дараагийн энэ хэсгүүдэр дахиад 20-30%. За ингээд үлдсэн хувьч гэдэг юм уу. Ингээд бүх захиалгууд нь биелэгдэж одоо сүүлийн хүчтэй волюмод орж ирснээр ингээд дараагийнхаа хөдөлгөөнүүдийг гаргаж ирдэг. Энэ бол одоо юу гэдэг нь одоо зах зээлийн accumulation бүтэц гэж яриад байдаг тийм. За цаагаар одоо нууц худалдан алтууд хийгддэг гэж яриад. Гэтэл бол нууц худалдан авалт юу ах вэ? Үндсэндээ энэ захиалгуудаа бүрэн биелүүлэх яг одоо дутуу биелэгдээд байгаа учраас энэ одоо зах зээл маань өөрөө тэнд байгаа захиалгуудыг бүрэн биелүүлэхийн тулд энэ одоо бүсүүд төрөг байнга ирж буцаж ир шалгаад байна гэсэн үг. За тэгэхээр
бид энд ийм зүйл болох уу? Энэ тийм бүтцийг бид нар хүлээх хэрэгтэй. За эхний энэ уналтан дээрээс за эн чи үүсгэж байгаа. За order block те. За магадгүй юу гэж нэрлэмээр. За ямар ч хэлсэн эн чи дэшег өснө дундаа үлдчихсэн энэ хөө price action дээр бол ханш маань эргээд энэ жижиг дээдлийн оройноос liquidation аваад буцаж унаж орж ирсэн. За буцаад эн чинээс бол баг зэргийн price action үзүүлж байна. За магадгүй нөгөө хүлээгээд байгаа тийм үү. Энэ хажуугийн хөдөлгөөн илүү гарах магадaltaй болов уу гэж бол би харж байгаа юм хувьдаа. За өмнө нь тэр үүсэжсэн том бүтцээс сэтэрж гарч ирж байгаа price action-ыг харах юм бол за энэ маань өөрөө энэ хажуугийн хөдөлгөөн маань томорсон ч гэсэн за магадгүй 100 орчим мянга гэдэг энэ тэгш тоон дээр эргээд одоо rejection өгөх бас магадaltaй. За мэдээж нөгөө нэг магадлалыг ярих юм бол энэ чинь энэ бүсэд илүү дэшиг эстлээд ороод ирэх юм бол илүү цаашаага явах магадлалыг нэмэгдүүлээд ороод ирэх болов уу гэж харж байна. За гэхдээ энэ маань өөрөө яг энэ ёроолыг эвдэхгүй дээгүүрээ бас захиалгууд байгаа юугүй юу гэдгийг бол бид нар одоохондоо хэлж мэдэхгүй тийм үү. За тэгэхээр одоо нөгөө өмнө нь болж исэн зүй төгслүүдийг харъя л да тийм. Энэ хүчтэй уналтын дараа яг нөгөө энэ бүсэслээд ороод ирсэн. За ахаад энэ ёроолуудыг эвдээд энэ доороос хаан захиалга тэр захиалгуудаа л хамж байгаа гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр энэ процесс энэ дээр адилхан одоо ойролцоо дүр зураг анзаарах юм бол ахаад чинь одоо доошоо энэ ёроолуудыг эвдэж орж ирэх магадaltaй гэсэн үг шүү дээ. За магадгүй нэг иймэрхүү дүр зураглалаар тийм орж ирж явж байгаад ингэж явж байгаад ингээс эхлээд энэ рүүгээ гарч ирэх. За энэ нь өөрөө энэ чиний үүсэх том бүтц болохыг үгүйсэхгүй. Тэгэхээр бид нар илүү энэ чи хаашаага өснө унана гэж хамгаалж явах оронд энэ дээр ямар бүтц үүсэх вэ гэдгийг илүү харах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За яг саяны гарч байгаа зүй тогтолтой адилхан. Энэ бол хэрвээ зүгээр өсөх юм бол гэдэг зүгээр хамгаалж байгаа өмнө босон зүй тогтолтоор тулгуурлаад ярьж байгаа зүйл заяа. Тийм шүү дээ тий. Тэгэхээр эргээд уналтыг за магадгүй нөгөө нэг энэ уналтын дунд явж байгаа юм чинь ханш маань ингэж өсөж явж байгаад нөгөө нэг таацсан дээрээсээ ахаад шорт авч орж ирээд ахаад үргэлжлэж унах магадлал байгаа юу? Байгаа. Үндсэндээ нөгөө нэг энэ дээрээс унж орж ирж байгаа уналтын чинь consolidation хөдөлгөөний бүтэц зүй тогтол ийшээ үүсгээд ахаад доошоо ахаад нэг унах хөдөлгөөн байгаа юу гэвэл мэдээж магадлалын хувьд бол байж таарах гэдэг тийм үү. Тэгэхээр илүү миний хувьд шортыг нэлээд хүлээцтэй байж байгаад энэ бүсээс за энэ бүс рүү орж ир шалгах үед нь багахан stop lossтой энэ price action-ийнхаа дэдлийн лааны дээр тавиад доошоогоо илүү одоо шортын арилжааг бол тэгж гол өгөгдсөн трендийн дагуу тэгж хийж болохоор техник шинжилгээ гарч иж байна. Лонгийг бол одоо энэ чинээс үзээд харах нэлийн эрсдэл өндөртэй. За мэдээж нөгөө intraday арилжааны арга барилууд одоо юу гэдэг нь те нөгөө swing хоёр чинь өөрөө ялгаатай шүү дээ те. Хэрвээ энийг өснө гэж үзээд swing арилжаачд бол илүү түрүүний миний яриад байгаа нөгөө бүтцийг нь илүү хүлээх эн чи яг ямар юу болох гэдэг нь гэдгийг нь маркета өөрөөр нь хэлүүлж хагаад арай илүү техник шинжилгээний суурьтай магадлал өндөртэй бүтцэн дээр одоо урт хугацааны хөрөнгө оруулагч байдлаар position тэгээ одоо нөгөө урт хугацаанд барьдаг position swing trader байдлаар оролцож байгаа бол энэ чинь жоохон хүлээц гарахгүй бол ахаад энэ ёроолуудыг эвдээд байх магадлал өндөр байна. За энэ зүй тогтол бас хизээ хаана анзаарэгдчихсэн бэ гэхээр за daily дээр тавьж харж хэдүүлээ. За энэ нөгөө хүчтэй 2011 он баха те нөгөө биш 21 оны үед үүсгэж ирсэн. За яг мөн ялгаагүй шүү дээ. Ингээд өсөж гарч ирж явж байгаад за өмнө нэг юм consultation хөдөлгөөнтэй өсөж гарч ирээд гэд энэ чи хажуугийн хөдөлгөөнд явж байгаад өөрөө энэ дээдлийн бүсээс supply орж ирсэн тийм үү. За тэгээ унаад энэ доотлийнхоо ёроолуудыг эвдэж орж ирээдсэн байгаа. За тэгээд нөгөө нэг иймэрхүү зүй тогтол паттерныг үүсгчээд энэ доотлын энэ бүсүүд дээр бол үндсэндээ нөгөө нэг институционал байгууллагуудын захиалгууд байршчихсан. Энийг л хамаад гүйцэтгэж дууссаны дараагаар дараагийн хөдөлгөөн явж байгаа энэ дүр зураг бол энэ хуучин бас 21 оны түүхэн дээр бол анзаарчихсан байдаг. Тэгэхээр нөгөө аливаа бүтээгдэхүүнүүдийг бас нөгөө техник шинжилгээр таамаглахын тулд өмнө түүхэндээ ямар зүй тогтлууд болж исэн бэ гэдгийг энэ бүтээгдэхүүнийг бас нөгөө зан характерыг тодорхойлох боломжтой байгаа гэдэг болохоор тэр утгыг нь харж ярьж байгаа шүү заяа. Тэгээд эн чинь өөрөө энэ бүтцийг чинь магадгүй томруулсан хувилбар нь эн чи бас үсэдэж магадгүй тийм үү. Одоо энд үүсчихсэн өсөлтийн дунд дээшээс эслэх магадлал өндөртэй гэдэг одоо bullish pattern чинь өөрөө энэ сирений суурь болж байгаа юм тий. За тэгээд дээшээ өссөн дээр бүтцүүд явагдсан энд ийм бүтц явагдаж байгаад тэгээд буцаж унж орж ирж байгаа юм. Тэгээд одоо эргэж үсэхийн тулд магадгүй энтэй яг адилханаар мэдээж зүй тогтолт үсгүй л дээ. Гэхдээ зүгээр энэ хэрвээ үүсэхээр бол ахаач доошоо унжиж дээшээгээ орж ирэх магадaltaй гэсэн. За яг энэ нөгөө holiday season болж байгаа учраас оны төгсгөлөөр биткойныг бас аваад өсөгдөг. Энэ юу л болно магадгүй 2020 одоо 6 он гарсны дараагаар тийм процесс болох юм болоо гэж би зүгээр хувьдаа харж байна. Гэхдээ төлөө харцгаая тийм. Ядаж нөгөө техник шинжилгээгээрээ бид нэр суурьтай тэр дээрээ одоо шийдвэрүүдээ гаргаж байгаа учраас энийхээ бүтцийг хүлээх шаардлагатай болчихно гэсэн. За тэгээд бас нэг за хэрвээ унах юм бол аль таргт руу орж ирж болохоор байна вэ гэдгийг бас энэ чинээс харж болж байгаа юм л да. За энэ
одоогийн ертөнцийн байгаад байгаа ханш чинь энэ үед 24 оны 11 сард дээшээгээ сэтлээд буулраад явах үедээ all time ханшийг тогтоох үедээ яг энэ чи үүссэн value array буюу өөрийн үн цэнэ олсон энэ бүсийн дээдлийн таазан дээр буцааж халт тааз солигдох гэж ярьдаг тийм. Дээшээгээ сэтлээ буцаж ирж pullback энэчнээс нэг аваад дахиад дараагийн одоо all time ханш руу ханшаа хийгээд явсан шүү дээ. Тэгээ эргээд энэ ханш чинь өөрөө энэ бүс дээр бол ороод ирж байгаа. За мэдээж энэ support авах боломжтой магадлал өндөртэй бүс. Гэхдээ энийг хэрвээ энэ харин бүсийг доошоо сэтлээд ороод ирэх юм бол ахаад ч магадгүй энэ одоо энэ өмнө явж исэн value array-гийн бүс рүү онж орж ирэх юм бол зүгээр ингэж хэрвээ гэж яаж байгаа шүү дээ. За магадгүй 70,000 орчим ханш руу ахаад үргэлжлээд унах боломжтой байна. За энэ дээр бас нэг нэмэлт сценарио нь юу болдог вэ гэхээр ингэж явж байгаад за доотлын 70 руугаа хүрэхгүйгээр энэ чи point of control буюу энэ value array-гийнхаа хамгийн өндөр арилжаалагдчихсэн одоо zone гэж үүдэг те. Энэ чинээсээ бас ойлтоо аваад дэшег өсөх тохиолдол байдаг. За тэгэхээр магадгүй энэ чи point of control-оос rejection аваад буцаж сэтэлж орж ирэх юм бол гэсэн үг шүү. Буцаж энэ эргэж эн чинь шал байсан юм чинь тааз болоод буцаад дахиад нэг юм хөдөлгөөн болж болох гээд байна. За тэгээд тэр нь магадгүй нөгөө нэг бидний яриад байгаа доошоогоо яагаач гоо. Цагаан өнгөтэй байгаа юм уу? Төлөв чинь. Тийм байна заатайхан. За энэ өөрөө энд орж иж байгаа бүс чинь нөгөө нэг түрүүний яриад байгаа энэ ёроолуудыг үүсгэнгүүтээ эргээд эн чинээсээ энэ доотлын бүс дээр ямар нэгэн хэдийгээр ёроолууд эвдэгдээд явах ч гэсэн нэг эн чинь бүс үүсэх бах. За тэгээд тиймэрхүү дүр зураг анзаарагдаад эхлэх юм бол ахаад эргээд өсөх энэ магадлалыг нэг иймэрхүү бүсгэсний дараа орж ирэх болоо да гэсэн нэг иймэрхүү таамаг байгаа шүү заяа. За тэгэхээр харъя мэдээж энэ ч одоо 100% биелнэ гэж бол байхгүй. Ерөнхийдөө техник шинжилгээний за бас өмнө нь болж исэн нэлээд чартыг нэлээд удаан бас техник шинжилгээ хийж исэн хүний хувьд иймэрхүү зүйлүүд болж иж бас яваад байдаг бүтцүүлэх хэрэгтэй. За мэдээж шууд өсөөд явах тохиолдлууд байдаг зөндөө л байдаг. Тэгэхээр бид аль нь илүү ажиллах вэ гэдгийг одоохондоо бол хэлж мэдэхгүй, хин хэлж мэдэхгүй гэсэн үг. За тэгээд хэдийгээр одоо энэ дэшегээ өсөөд явах юм бол ахаад нөгөө нэг түрүүний яриадсан 100,000 гэдэг ханшин дээр энэ таазал энд шалалж исэн зүйл чинь эргээд тааз болоод энэ дээр бас нэг rejection өгөх, энэ дээр арилжааны шийдвэр гарах бас нэлээд томоохон одоо хөшүүрэг болж өгөх тийм бүс болоо гэж харагдчих. За энэ бүсүүдийн хооронд ямар ч хэлсэн энэ хоёр хажуугийн хөдөлгөөн үүсэх нүггүй юу гэдгийг харъя. За тэгээд дахиад энэ бүсийг доошоо сэтэлж орж ирэх нүггүй юу гэдгийг харъя. За тэгээд мэдээж intraday-ийн хувьд бол энэ чи үүсэж байгаа жижиг үнэхээр жижиг одоо бүтцтэй нэг иймэрхүү хөдөлгөөнөд гараад эхлэх юм бол доороос нь худалдаж аваад дээрээс нь шортлоод ингээд хоёр тишээ intraday арилжаач бол жижиг бүтцээр ажиллаад явж болохоор байна. Одоо саяны бол яг илүү хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүс байх юм бол гэдэг байдлаар техник шинжилгээний за бас нэг IT явах санаатай байгаа шүү. За мэдээж энэ дискаунт ороод ирсэн ханш мөн хэрвээ та одоо спотоор нь худалдаж авах гэж байгаа бол энэ чинээс магадгүй өөрөө нэг 100% хөрөнгө оруулалтаа 100% гэж үзээд магадгүй нэг 20-30% нь худалдаж аваад ахиж унж ирэхэд нэмж доороос нь хямдхан дээр ахаад дундчлах дундчиж худалдаж авах төлөвлөгөөтэйгээр ахиж унаж орж ирэх юм бол энэ чи бас нэг хөрөнгө оруулалтынхаа тодорхой хэмжээний хувийг үлдээх нь зүйтэй болоо гэж би бол хавтаа харж байна. За тэгээд энэс цаашаа унан нусна гэж худлаа одоо таамаг гаргаад явах ямарсан эхний ээлжинд хэрвээ энэ бүс рүү унаад ороод ирэх юм бол юу болох нь харъя. Ийшээгээ унаад ороод ирэх нь юу болох нь харъя. Энд ямар энэ хоорондоо ямар бүтц өсөх нь харцгаая. За тэгээд эргэж өсөх магадлал ахаад илүү энэ хэсэгтэр илүү бүтэц үүсээд арай илүү нэг шийдвэр гаргахад ойлгомжтой болоод ирэх цагт видеог би апдейтлээд оруулъя даа гэж бодож байна. За тэгээд бүгдээрэнд нь амжилт. Баяртай. Дараагийн видеогоор уулзцгаая.